нь ялгуулдаггүй. Иргэдийн гендерээр нь ялгуулдаггүй. Иргэдийн боловсруулалтаар нь ялгуулдаггүйгээр хөдөлмөр эрхлэлтийг жинхэнэ утгаар нь дэмжих цаг нь ирсэн байна монголчуудаа. Бид мөрөөдөл 2040 гээд зоргоороо мөрөөдцгөө гэсэн хөдөлмөр эрхлэлтийг ялгуурлан гадуурхалт гэсэн сэдвээр шийдэл гаргаж орж ирсэн. Яг дэвшүүлж байгаа гарц шийдэл нь чухал. 40-с дээш насныхан бол хөдөлмөр эрхлэлтийг ялгуурлан гадуурхалт маш их өртөж байна. Ялангуяа бүсгүйчүүд. Тийм, эмэгтэйчүүд яг ажилд очиод орох гэхээр яг насаараа ялгуурлагдаад улс төрийн тогтолцоог шууд зоригтой хүндсэн цөөхөн хідэн оролцогчдын хувьд бол өөрөө л доо. Олон улсын судалгаагаар бол 40-с дээш насны ажлын хөдөлмөр эрхлэлт бол маш үр бүтээлтэй байт юм. Тэ амжилт хүсье. За баярлалаа. Ган төмрийн хажидма хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйч мэрэгчлэр магистр зэрэгтэй англи хэлтэй улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн хүнсний эрүүл ахуй хариуцсан дэд захирлаар ажилладаг. Монголын ардсан холбооны Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан 2010 онд хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн.